Нийслэл батлагдсан Улаанбурхны халдварын 30% нь Баянзүрх дүүрэгт бүртгэгджээ. Якутийн өв уламжлалын дуулал морь шүтлэг тусгай үзэсгэлэн үндэсний музейд дэлгэглээ. Дүүжин замын тээврийн баган суур байрлуулах ажил 30%-тай үргэлжилж байна. Долларын ханш 2-5 төгрөгийн хооронд савлгаатай байна. Буратад нисэх буудлаас ховор шувууны өндөг олджээ. Монгол залуу Австралийн цагдаагийн шилдэг ажилтан боллоо. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Улаанбурхны халдвар Улаанбаатар хотын 130 сургуульд илэрчээ. Үүнээс 11-т нь голомтыг тасалсан буюу ариутгал халдваргүйжүүлэлт хийж сурагчдыг дархлаажуулалтад хамруулжээ. Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нийтдээ 4209 тохиолдол батлагдсанаас 30% нь Баянзүрх дүүрэгт илэрсэн байна. Нийслэлд явж байгаа сургууль дээр бол сургууль анх хамтнуудыг хамарсан үйл ажиллагаа, мөн дүүргүүдийг хамарсан хүүхдүүдийг оролцуулсан үйл ажиллагаа, бүр нийслэлийн хэмжээнд явуулсан үйл ажиллагааны дараа болол энэ халдварын тохиолдол илрэх тохиолдол нэлээд илэрч байна. За энэ дундаа болол олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцсон хүүхдүүд дотроос энэ дархлаажуулалт хамрагдаагүй хүүхдүүд бол өвдөх тохиолдол энэ хөдөлцөөгөөс харахад бол ерөнхийдөө их байна. Хичээл сургууль амрах төхөж улсын шалгалтууд эхэлсэн учраас орчны агаар сэлгэлт халдвар хамгааллын дэглэм зэргийг сайтар барьж шалгалт зохион байгуулна гэлээ. Орчны агаар сэлгэлт халдвар хамгааллын дэглэмээр шалгалтанд орно. Өдрүүл энэ дээр нэг цахимжих юм уу те өөр байдлаар хуваарлах юм бол эрүүл мэндийн байгууллагаас болон эрүүл мэндийн амнастийн чиглэлүүд өгөөгүй. Тэгэхээр бол 16-аас дээш насны хүүхдүүд бүртгэгдсэн тохиолдол тоо маш бага байгаа. Өнөөдрийн байдлаар халдвар төвчин судлалын үндэсний төвд 400 хүүхэд хэвтэн эмчилүүлж байна. Халдвар 10-аас 14 нас болон 0-оос 4 насныханд хамгийн өндөр байна. Түүнчлэн халдварын тохиолдол Дундгов аймагт 38%-тай байгаа нь улсын хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт юм а. Якутийн өв уламжлалын дуулал болсон морь шүтлэг үзэсгэлэн Монголын үндэсний музейд дэлгэдэг байна. Тодорхойлбол сайхан Якутийн ард түмэн монголчуудын нэг адил морийг шүтдэг. Тиймээс тус улсад морины дэл сүлийг ашиглан төрөл бүрийн эд хэрэглэгдэхүүнийг хийж хэрэглэж иржээ. Нэгэн цагт мартагдаж орхигдсон энэхүү уламжлал өдгөө иргэн сэргэж байна. Адуугаа шүтдэг, айргаа уудаг, наадмаар морио уралдуулдаг энэ бүх ёс заншил бас сайхан Якутийн ард түмэнд бас байдаг. Тийм болохоор ийм ижил төстэй ийм сайхан уламжлалтай ард түмэн учраас энэ үзэсгэлэн гаргуул Монголын ард түмэнд бэлэг болж очих юм аа. Наадмынхын өмнө тийм ийм сайхан бэлэг болно гэсэн тийм утгатай үзэсгэлэн гаргаж байна. Адууны дэлсүүлээр нэхэж сүлжиж хийсэн бүтээлээс гадна хуш модон идэл сэлбэр зэргийг энд дэлгэжээ. 33500 км-ийн цаанаас монголчуудад үзүүлэхээр авчирсан тус үзэсгэлэн энэ сарын 11-ний хүртэл гарах юм байна. Дүүжин замын тээврийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Төслийн 1-р шугам буюу Яармаг хар хорин чиглэлийн бүтээн байгуулалтын ажлыг 3-р сарын 10-нд эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар өрөмдлөгийн шон суурийн ажил бүрэн дууссан байна. Одоо суурийн дараагийн ажил буюу холбогч тавцсан баган суур байрлуулах ажил 30%-тай үргэлжилж байна. Нийтдээ 19 тулгуур баг нь 2 буудлаас бүрдснээс одоогоор бид нар бол 6 суурийн гүйцэтгэл дээр яг зэрэг баг орчоод ажиллаа явж байна. Голын айс авда байгаагаас эхлээд бид нар шон суур металл хийцэн угсралтын ажил эхэлнэ. Бүтээн байгуулалтын ажилд 70 гаруй инженер техникийн ажилтан Дүүжин замын тээврийн траст дагуу 21 байршилд ажиллаж байна. Тус бүтээн байгуулалтаар Яармаг нисхийн төвжирлийг бууруулж, улмаар замын хөдөлгөөний дундаж хурдыг 4% нэмэгдүүлэх юм а. 3600 төгрөгийг давж өсөд байсан Америк долларын ханш өнөөдрийн байдлаар Монгол банкны нэрлсэн ханшаар 3575 төгрөг байна. Арилжааны банкуд 3590-ээс 3594 төгрөгийн хооронд худалдан борлуулж байгаа бол валют арилжааны төвд 3596-аас 3598 төгрөг байна. Он гарснаас хойш ханш эрчимтэй өсөж байсан бол сүүлийн 1 сарын хугацаанд 3-аас 5 төгрөгийн хооронд савлах болжээ. Харин харьцангуй тогтвортой байсан юаний ханш өсөж эхэлжээ.
Монгол банкны нэрлсэн хашаар 1 юан 497 төгрөгтэй тэнцэж байгаа хэдий ч валют арилжааны төв болон арилжааны банкудад 501-ээс 503 төгрөгөөр арилжаалж байна. Буриадын улаав толтноо ашиглалтад ороод удаагүй шин нисэх буудлын нисэх зурвасыг шувуудаас хамгаалж манууха босгосныг бид өмнө мэдээлсэн. Тэгвэл манууха шувуудыг үргэж чадаж буй нь эргэлзээтэй байна. Учир нь нисэх буудлын ажилтнууд ээлжид хяналт шалгалтынхаа явцад Оросын улаанамд орсон тогрооны үндгийг олжээ. Буудлын ажилтнууд яаралтай байгаль хамгаалах байгууллагад мэдгдснээр Москва дахь ховор шувуудын нөхөн үржүүлгийн төв хүлээн авахыг зөвшөөрсөн байна. Үндэг тээвэрлэх үйл явцыг ч болгоомжтой хийж гүйцэтгэсэн байна. Үйл явдал хэрхэн үргэлжлэхийг олон нийтээр харж байгаа юм а. Монгол залуу Австралийн холбооны улсын цагдаагийн шилдэг ажилтан боллоо. Тодорхойлбол Сидней хотын Бурвуд дүүргийн цагдаагийн албахаагч Шатар Балын бороо 2025 оны Ротаригийн шилдэг цагдаагийн албан хаагч болжээ. Үнэнч зүтгэл мэрэгжлийн ур чадвар, эерэг хандлага, үүрэг хариуцлага давуулан биелүүлдэг чанарыг нь үнэлэн энэхүү шагналыг түүнд олгосон байна. Сонирхуулахад Rotary International олон улсын байгууллага нь 1.4 сая гаруй гишүүнтэй. Сайн дурын үндсэн дээр ажилладаг бөгөөд дэлхийн хамгийн нэр хүндтэй сайн дурын байгууллагуудын нэгт багтдаг. Ice Globe-ийн цөөн хормын мэдээ байлаа. Амралтын өдрөө ая тухтай хүрүүлээрэй.